Нэвтрүүлгийн ивент тэтгэгч HiPay төлбөрийн цогц шийдэл. Сайн байна уу? За, намайг Анал Удрогтой Инкватор гэдэг Монгол Улсын 3 сагсан бөмбөгийн шгшээ багийн тамирчин, Мөрлийн Сансар MMC Energy клубын бас тамирчин. Сайн байна уу? Намайг Анал Удрын Хулан гэдэг. Үндэсний 393 шгшээ багийн тамирчин, мөн бас UB Amazon клубын эмэгтэй клубын тамирчин байна. За, миний хувьд бол 2012 онд яг Монгол Улсын их сургуульд ороод тэгээд яг сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн. Өмнө нь бол ерөөсөө сагсан бөмбөөр хичээлдэггүй хүүхэд байсан. Ер нь бол яг сонирхдаг. Тэгээд яг мост ороод Эрдэнэбрүү багш дээрээ сонгон шалгалт ороод тухайд өндөр байсан. Тэгээд тэнцээд энэ бол тэрнээс хойш өдөө хүртэл тэгээд сагсаар хичээлж байна да. Миний хувьд болохоор бас адилхан 2017 онд хамгийн анх Монгол Улсын их сургуульд элсэж ороод тэгээд 1-р курсээс яг сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Тэрний өмнөөс ерөөсөө тоглодог байсан. Тэгээд яг тоглож байсан эхэлсэн шалтгаан гэх юм бол нөгөө манайх оюутны багтаа ингээд нөгөө сагс максны тэмцээнүүдийг гэр бүлтэйг их үздэг байсан. Тэгээд сагсанд өөрөө их дуртай болоод ингээд өөрөө их тоглох сонирхолтой болоод тэгээд би за Монгол мөст л орох юм байна. Тэгээд би сагс тоглоно гээд тэгээд шгшээд нь орох гэж ер нь бол яг мөст анх хэлжсэн. Би Монгол Улсын сургууль BC менежмент чигээр BC удирдлага чиглэлээр 2012-оос 16 онд сураад төгссөн. Тэгээд төгснөөс хойш бол Худлаа хөгжлийн банкнд ажилд ороод одоо өдөө хүртэл байгаа. Миний хувьд болохоор санхүү менежментийн чиглэлээр сурдаг. Бэлтгэлийг амар шаргуу хийгээд ингээд амар хурдан хугацаанд өөрчлөлт гараад ингээд өөрөө хичээгээд ингээд юун дээр бэлтгэл хийгээд сайжрах юм бол ингээд ямар ч юм боломжтой байна гэдгийг би ингээд тэндээ харж тэр надад ингээд айгүй гоё санагдчихсан. Тэгээ хамгийн анх бол бас мэдээж дөнгөж эхэлж байхад бол бусад одоо шгшээд байгаа хүүхдүүдтэй харьцуулах юм бол тэд чинь 10 жилээс тоглолцсон ингээд төвшингийн хувьд бол ингээд мэдээж доогуур эхэлжсэн. Тэгээ миний хувьд бас ингээд бэлтгэлээ шаргуу гээд маш хурдан ингээд өөрчлөлтүүд гараад тэгээд ер нь амжилт гаргаад эхлэнгүүт ингээд амар гоё санагдчихсан. Эхлээд бол ер нь бол манай гэрийн амар эсэргүүцдэг байсан. Ялангуяа манай ээж ах хоёр хичээлээд арай гайгүй амжилт гаргаад тэгээд манай холон ч үнэхээр дуртай байна. Бас овоогоос гайгүй чадвартай байна гэдгийг ойлгоод тэгээд тэрнээс хойш бол манай гэрийн одоо бүгдээрээ амар сайн дэмждэг. Би бас ялангуяа эсэргүүцдэг айгүй нойрны баг хүн байсан байхгүй. Би чинь зүгөө эмэгтэй хүн гэдэг талаас нь уусаа сагсан бөмбөгийн спорт хичээлэхээр би хүчин жоохон би ч илэрдэг ч юм уу те ингээд жоохон тэр талаараа айгүйх нөлөөлдөг бол бити те яах гэдэг юм. Тэгээ Монгол цагс хэрэггүй гэдэг байсан. Гэхэд манай хүн зөө баг бид өөдөөс ойлаад дүүгийнхаа хүүхдийнхаа сонирхлыг дэмжихгүй намайг дэмжихгүй гэдэг бүрийг гаргаж исэн. Тэгээд үнэхээр за окей дийлэхгүй байна гэдэг. Тэгээ хөлөөшөр явж идэл хүн үнэхээр дуртай юмдаа явах юм бол амжилттай харуулж чаддаг гэдэг бас нэг тод шиг манай дүү юм болоо гэж бас боддгийн. Бага ахтаа үздэг байсан. Тэгээ өөрөө дийлэхгүй болохоор тэгэл аав ээж тоглохгүй бол ойл дуусчаал ингээд эрхийг нь хүлээгээл тэгэл аав ээж хаалга дуурна штэ. Тэгэнгүүт нь баг өөрийгөө зодож ойлож. Тэр хооронд чи би аав ээж ирэхээс бас аргадах гэж их юм болсон. За хөөли ахаа ийм үг ингээд яг хаалга гонгод ойлж эхэлдэг. Тэгээд ерөөсөө яг тэр үед миний сэтгэл төртөл бол ингээд агааг болоод загиж маяг шийтгэж байгаагүй. Хамгийн сүүлд 19 онд Asian Quest гэдэг нэг тэмцээн болсон. Тэрэнд Монголоос эрэгтэй эмэгтэй нэг баг явсан. Манай багийн хувьд бол төрүүлсэн. Монголын эмэгтэй баг одоо холонгийн баг нь бол 2-т орсон. Яг тэр бол яг битэрийн явсан одоо нэг цуг тэмцээнд яваад амжилт үзүүлсэн хамгийн том тэмцээн юм гэж боддог. Аавынхаа нэрийг дуудуулаад Анал Баатрийнхан гэж дуудуулах бол тэр бас гоё юм байлаа. Үнэхээр гоё мэдрэмж. Тэгээд ер нь битээрээс тэгээд цуг ингээд тэмцээнд орох юм бол дараа нь ингээд Монгол усан ч гэсэндээ хоёулаа медаль авах юм бол ингээд зураг аваад тэрийг хадгалахыг амждаг. Тэгээд дараа нь ингээд олон жил өнгөргүүд ингээд харьцуулаад харах юм бол амар гоё санагдаад байдаг байхгүй юу. Манайхын нэг хүүк шот гэдэг амар алдчихтай. Тэрийг амар сайн хийдэг байхгүй юу. Тэгээд тэрийг амар дуурайж сайн хийх хичээдэг. Тэгээд бас яг сайн сураагүй л байгаа. Like a no-show, got diamonds by the polo. Come with the Tony Homo for clowns and all the balls. Alright, we going psycho. Michael, really trust nobody with all this jewelry on you. My roof look like a no-show, got diamonds by the polo. Don't act like you my friend when Оос би бинээсээ суралцаад явдаг л да. Би өөрийнхөө чадах зүйлүүдийг дүүдээ аль болох зааж сургаад яахыг хичээдэг. Тэгээд дүүгийнхэн чинь маа дүү давуу талаагаа тэрнээс би өөрөө ажиглаад дүүс асуухан тохиолдолд энийг яад ч гэдэг юм уу тийм иймэрхүү юм бол зөндөө байгаа. Сагсан бөмбөг шгшээд орсон чинь би амар олон хүмүүстэй нэг баг болоод нэг секцэнд явж ирсэн. Тэгсэн тэр донд ингээд янз янзын ааштай хүмүүс байдаг. Янз янзын ааштай. Яг надад хамгийн ойлгосон түрүүнд хүн болгон өөршөө гэдгийг надад ойлгосон. Дараагийн чанар түрүүн бийсэн багийн ааштай.
хүн шавтрахгүй өөрийгөө яаж дийлэх нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон. Миний хувьд болохоор би яг өөрийгөө сакс тоглосноор яг өөрийгөө олж нээсэн юм шиг санагддаг. Хөгжим тоглох уул нь сонирхолтой. Гэхдээ би чаддгүй. Би урлагийн талаар Юу яриад нэр юм уу? Болоо. Бити урлаг ороор нэрээ. Гитар тоглох амар сурмаар байдаг дан чаддгүй бас дуулж чаддаг. Уул нь бид хоёр хоёулаа бүр амар солгоо. Тэгээд амар дуулах дуртай. Тэгээд уул нь машиндаа л дуулдаг баг та. Ганцаар байж байгаа тэ цонхоо хажгаад хин цонс. Тийм урлагийн чадвар бол өстой. Уул нь сонирхолтой. За. Одоо тийм экстрим юм хийх амар дуртай. Гэхдээ ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд ер нь зүгээр л угаасаа тэгж явах боломж байгаагүй. Тэгээ яг бэлтгэлээ хийгээд зүгээр үед ингээд сакс тоглоод чөлөө цагаараа сакс үздэг. Тэгээд нөгөө чөлөө цагаараа сакс ярилцдаг л ерөөсөө нэг тиймэрхүү амьдралтай баг хааха. So we're really happy about that. We only have like 3 million people, and then it's just such a joy to see that, you know, we can succeed in group Here's sports. to the ones that we got. Cheers to the wish you were here, but you're not. Cause the drinks bring back all the memories of everything we've been through. Zero Waste клуб амар орох гэсэн. Одоо нэг хог хаягдлгүй. Минимализм. Тийм. Би сайхан нэг гэтээ нэг даав уут авсан. Тэгээд бүгдэнд нь даав уут авсан. Одоо наадхаа цүнхлээд явах. Хогоо хаяхгүй шүү байхгүй юу. Тэгээд нэг гэлгар уутны хэрэглээг өөртөөсөө их гэдэг үг нэ. Яг танай дэлгэр гэлгар уут шүү өөр зүгээр даав уутайгаа явж ий. Тэгээд би аав төгсөн манай аав гэсэн хэрэглээг үлдээ. Тэгээ явандаа нийгэмдээ нөлөөсөн тэр рүүгээ юм орё гэж бодоод байгаа. Битүүрийн хувьд нэг айгүйх тийм зав айгүй муу учраас юм дээ. Тийм ер нь бол гэрийн нэг оролцоо баг. Гэрийн ажил хоол мол дээр нэг орж иж чаддаг. Гэхдээ бидний ард байдаг хамгийн том бат маань манай аав. Битүүрийг хизээч гэр орны асуудалд оролцуулдаггүй зөвхөн нэг зүйлдээ анхаар төлрүүлээд хичээлээд яв гэдэг боломжийн бүрдүүлж өгдөг бол манай аав ээж хоёр бол байгаа. Гэр бүлийн дэмжлэг сайн болохоор яг анхаарлаа хандуулж амар сайн чаддаг юм байна. Манай өглөө босч хоол битүүрт өглөөний цай бэлчээдэг. Өдөр хоол ижигдэг, орой хоол ижигдэг, дүүг сургуулиас авдаг, дүүд хоол ижигдэг. Манай бол яг битүүр үнэхээр арыг батааж чаддаг, бат суур маань байж чаддаг. Аавд бол үнэхээр байж чаддаг. Амар азтай гэж боддог шүү дээ. Метр 81. Би 1 м 97 найтай. Хүмүүс тэгж суудаг байхгүй юу? Манай аав барыг надаас нэг жоохон амхан баха. Манай ээж нэг 73 мөр юм уу? 70 юм уу? Нэг тиймэрхүү нэг 2 жилийн хугацаанд би лав 10 см өссөн. Би ч гэсэн яг нэг яг 2 жилийн өсөр 10 см. 10-аас 11 орох зумдаа бараг 5-аас 10 см өссөн байсан. Ер нь залуу хүний спорт гэж ярьдэн шүү дээ ялангуяа саксыг. Тийм болохоор ингээд саксаа одоо сакс хийн чаашин бусад одоо спортынхон занлан дуусаад дараа нь яах вэ гэдэгт амар анхаардаг болсон байлээ ер нь хүмүүс. Тийм өөрийгөө хөгжүүлэх одоо тэр сакс зэрэг юугаа яг тэнцүү ингээд хоёр тал ингээд барай явж явах баланслаад явж явах хэрэгтэй юм болов гэж үздэг яг. Бас нэг тамирчдын хувьд манай дүүгээ хэлсэнтэй яг спорт карьер дуусны дараа яах вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгээд нэг юм олно. Тэрний төлөө одоо би ингээд яг юу гэхлээ залуу байгаа дээр би яах вэ? Гэдэг утгаараа би ер нь санхүүдлаа аягүй сонирхолтой. Тэгээд тэр утгаараа би одоо яг мэргэжлэрээ мөсийн магистр сурж байгаа. Хүн өөрийгөө ашиглаад байнга хөгжүүлэх хэрэгтэй. Одоо хэл сурдаг ч юм уу те. Эсвэл мэргэжлээ дэвшлүүлдэг ч юм уу. Энэ тал руугаа хүн илүү хөгжүүлээд карьер дуусны дараа яах вэ, юу хийх вэ гэдгээ фитнес төлөхгүй бол одоо зөндөө амжилттай тамирчид карьер нь дуусаад яг ингээд годомжид гарч байгаа тохиолдлууд одоо гадаад Монгол хотод зөндөө байгаа шүү дээ. Тэр болны хараад ингээ өөрийгөө тэрийг ойлгох хэрэгтэй юм шиг санагдав. Зүйлээ яг олцсон байх юм бол ингээд бусад асуудлууд юу жишээ зүгээр л тэрний бэлтгэл хийсэн өдөр бол тэгээд цаанаа ингээд бүх юм гоё болцсон. Яг ажлаа амжуулсан яг. Ажралтай. Тий, аха. Хэдэж уйдгааргүй мэдрэмж. Өдөр болго авсан чи. Та зүйл яг хүрцгээ тодорхойлсон. Тийм юм бол шантархахгүйгээр тэндээ хүрхийн төлөө хүн хичээдэг л. Юу ч тохиолдсон. Одоо ингээ үнэхээр дуртай чи үнэхээр сагсан дуртай бол ингээ дөрөв өсгийн бас боломжтой юм байна шүү гэдгийг ингээ амар харуулахыг хичээдэг. Тийм болохоор тэгээд бусад хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй өөрөө дуртай л байвал яг тэрнийхээ төлөө яваарай л гэж хэлээ.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч HiPay төлбөрийн цогц шийдэл.